Улсын их хурлын одоо гишүүдийн одоо гол үндсэн ажил бол санал хураалт байдаг. Тэгээд бидний одоо санал хураалтын дүн тэр дороо мэдэгддэг. Одоо би жишээлбэл өнгөрсөн жилийн төсвийн санал хураалтын үеийн одоо ямар гишүүд хин гэдэг гишүүд дэмжсэн дэмжээгүй талаар одоо мэдээлэл авах гээд одоо олж чадаагүй байгаа. Жил гаруй хугацаа өнгөрч яхад байнгын хороо болон нэгдсэн чуулган дээр тухайн хууль тогтоолын төслийг хилцэх хэсэг тэгээд эцсийн хариулга дээр нь саналуудыг нь одоо ямар байдлаар дэмжсэн дэмжээгүй байдлаар санал өгснийг нь одоо тухайн өдөрт нь олон нийтэд мэдээлдэг байх. Энэ боломжийг нээх зохицуултыг одоо энэ хуулийн төсөлдөр оруулсан байгаа. Улсын их хурлын сайт руу ороход л энэ асуудал дээр аль гишүүн ямар байр суурь илэрхийлж исэн, дэмжиж исэн, дэмжээгүй гэдэг одоо бодит үр дүнгууд нь гарна. Буцаад ч гэсэн улс төрчдийн хувьд бол хариуцлага бас нэмэгдэнэ. Тодорхой байр суурь илэрхийлчээ тэрнийхээ эсрэг үйл хийхгүй байхыг одоо шаардна. Өөрөлдвөл одоо санал хураалтанда заавал ордог байх хүчээр одоо шил оруулах биш. Угаасаа тэр нөгөө нэг ёс зүйн хэмжүүрээр нь одоо чуулгандаа илүү хариуцлагатай оролцдог, саналаа өгдөг байх хэрэгтэй. Зөвхөн доо нийтэд одоо сошиалар ч юм уу хэвлэл мэдээлэлээр байр суурь илэрхийлэхээс гадныг бодитойгоор улсын их хурлын гишүүнээ бас хариуцлагатайгаар хийхийг одоо шахсан бас ийм залт болно байхаа гэж бодож байна.